За ер нь бол өчнөө олон жил хулгай, авилгалтай тэмцээ, хулгайчид байна, авилгалчид байна. Гэд өчнөө олон хүний нэр дурддагдаж, сошиалор болон мэдээллийн хэрэгслэр мөн улс төрийн тавцанд маш олон жил яригдлаа. Энд чинь бас хідэн хариуцлага хүлээгсэн юм бэ? Хідэн яг ял авсан юм бэ? Энэ өөрөө маш цөөхөн тоо гардаг. Тэгвэл бид нар энэ өвчлөлийг чинь их үүсвэртэйгээ тэмцэж эхлэх ёстой юм шүү гэдгийг асуумаар байна. Тэгэхээр юу вэ гэхээр за мэдээж хууль зүйн сайдын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх манлайлах энэ салбартаа гэдэг бол мэдээж нэг гол чиглэл байгаа. Үүнээс гадна хамгийн гол чиглэл бол эрх зүйн шинтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ийм чиглэл байгаа. Энэ хүрээндээ энх хоёр гишүүнээс асуухыг маш тодорхой асуултыг асуумаар байна. Өнөөдөр Эрдэнэс 5 толгой. Өнөөдөр энэ нүүрсний хулгай гэдэг байгаа асуудал маань ерөөсө ганцхан компаниг л тойрч явж байгаа. Эрдэнэс 5 толгой. Эрдэнэс 5 толгой компани нүүрсээр хэрхэн офтек гэрээнүүд хийгдсэн бэ? Тэр нүүрсийг ямар үнээр явсан бэ? Тэр улсын төсөвт төвлөрөх ёстой байсан хөрөнгийг төсвийн гадуур хэрхэн зарцуулсан бэ? Гэдэг энэ асуудлаас бүх энэ нүүрсний хулгайн асуудал чинь уг улбаатай. Тэгвэл 15 жилийн өмнө Эрдэнэс 5 толгой нээлттэй компани болцсон байсан бол өнөөдөр асуудал арай өөр байх байсан болов уу гэж хувь хүн боддог. Тэгэхээр ашигт малтамлын тухай хуулийн 5-6-ад байдаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжна гэсэн энэ заалт амь оролгүйгээр өчнөө олон жил 10 гаруй жил 20 жил болж байна. Тэгэхээр энэ тал дээр хууль зүйн сайдын хүрээнд ямар манлайл үзүүлж ажиллах вэ? Нөгөө талдаа улсын хурал дээр байгаа хамгийн том ажлын хэсэг буюу нийтийн өмчийн тухай хуулийн төсөл болон төрийн өмчит компани ил тод байдлын тухай хуулийн төслийн хамтарсан ажлын хэсэг байгаа. Энэ ажлын хэсгийг энх хоёр гишүүн ахалж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн хүрээнд энэ төрийн өмчит компаниудыг хэрхэн задлах ёстой юм? Хэрхэн хувьчлах ёстой юм? Нөгөө талаасаа энэ төрийн хяналтыг хэрэгжүүлэх гээд байгаа юм бол мөнгө санхүү удирдлагт нь биш, харин алтан хувьцааны хэлбэрээр оролцох боломжийг нь гаргах энэ тал дээр ямар бодол саналтай байна вэ? Энэ тал дээр тодорхой хариулт авмаар байна. За нэр дэвшигч Баттамрын энх хоёр гишүүн хариулъя. За баярлалаа гишүүнд олон гишүүд бол намайг нэг цагдаагийн сайд гэдэг нүдээр хараад ганцхан хулгай асуугаад байсан. Уян гишүүн маш зарчим хууль зүйн сайд гэдэг хуваар нь эрх зүйн шинтгэлийн бодлогын асуудлаар асуулт асуусан талархал хүлээж авч байна. 50-50 гэж ярьж болохгүй. Ер нь хууль зүйн дотоод хэргийн сайдын гол үндсэн чиг үүрэг бол хууль зүйн бодлогын асуудал байна. За би өмнө 7 сарын хугацаанд ажиллахдаа энэ ажил дээр ер нь бараг 90% төвлөрч ажиллаж ирсэн. За хүмүүс хууль зүйн сайдаар томилогдсны маргааш төрийн ордноос нэг хүнийг бариад аваад явчих бах гэж бодож байгаа намайг гавлаад. За энэ бол тодорхой гэмт хэрэг мөрдөн шалах байгуулгын ажил байгаа. Би улс төрийн манлайлалаа бол илэрхийлнэ. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсон тохиолдолд миний анхны засгийн газраас санаачлах хууль бол гэр бүлийн тухай хууль байх болно. Муу муухай бүхэнтэй муу муухай аргаар тэмцээд үр дүнд хүрдэггүй. Чөтгөрийг дарах гэж байгаад бас чөтгөр болж болохгүй гэдэг би зарчим барьдаг. Өнгөрсөн парламентын үед мөн би гэр бүлийн тухай хуулийг өргөн барьж ирсэн. Улсын их хурлын танхимд би хайрыг түгээх тухай ярьжсэн. Бид нар зөвхөн хуулийн нударгаар хүчээр занчуулж, шоронд хийлгэж байж энэ нийгэм сайн сайхан болно гэж би боддоггүй. Энийг үзэж байгаа ард иргэд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн би уриалдаг. Муу мухай хэрэгүүдийг битгий суртал түгээгээч. Энд чинь нийгэм хүмүүс тэр чигээрээ хохирогч болж байна. Миний сонгогч 60 настай эмээ сонгуулийн үеэр надад хэлж ирсэн үгийг санаж байна. Бага насны хүүхдийн хэрэгтэй холбоотой уншаад тэр эмээ 7 хоног унтаж чадаагүй биеийг муутсан байсан. Тэр чигээр нийгмийг хүмүүсийг хохироож байна. Нийгэмд сайн сайхныг түгээх ёстой. Гэр бүлийн сайн сайхан орчноос сайн хүн
гарч ирдэг. Миний аав ээж хоёр хизээч бие биендээ хатуу өвтөө муу үг хэлж үзээгүй. Би тийм гэр бүл төссөн. Би сайн сайхан зүйл үргэлж түгээгдээсэ гэж бодож явдаг. Тийм учраас хамгийн түрүүнд би гэр бүлийн тухай хуулийг одоо санаачлна гэсэн бодолтой. Ирээдүйн үедээ бид нар сайн сайхан жим татуулах хэрэгтэй. Бид сайн сайхан зүйлийг бас ярьдаг байх хэрэгтэй. Нүдэн улаанаараа эргэлчээд галзуу солиотойд мэддэхгүй, төрийн танхимдаа эрүүл өшн мэддэхгүй, төрийн түшээд орж ирсэнд би харамсаж байгаа. Би бушуухан эрүүл болоосоо гэж хүсэж байгаа. Ухаараасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ өөрсдөө биш. Цаг хугацаагаар энэ эмчлэгдэх байх гэдэгт би найдаж байгаа. Яагаад тэгэхээр удахгүй үнэн тодорно. Энийний цаана юу байсан юм? Ямар хор байсан юм гэдэг юмнууд бүгд ил болно шүү дээ энэ чинь. За, уянга шиг гишүүн нэмж тодруулъя. Би нөө яг асуултандаа хариулт авч чадсангүй. Нүүрсний хулгайн уг угшил болоод байгаа. Төрийн өмчийн оролцоотой Эрдэнэс 5 толгой хаалттай хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгох мөн энэ стратегийн ордуудын 10% буюу тэ компани 10%-ийг биржээр арилжаалах бүх одоо энэ ил тод байлгах гэдэг энэ засаглалыг сайжруулах энэ тал дээр ямар бодлого авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг тал дээр тодруулга авмаар байгаа. Бас ерөнхий сайдаас бас саяны хууль зүйн сайдын ярьсантай холбогдуулаад бас нэг тодруулга асуулт байгаа нь өнөөдөр бид нар хууль зүйн дотоод хэргийн яам гэж явж байгаа. Тэгвэл энийг бодлогын хувьд хууль зүйн бодлого талаасаа яг хууль зүйн дотоод хэргийн сайд нарын анхаарч ажиллах ажил нь бол арай бага байгаад шиг санагдаад байгаа. Өөрөөр хэлбэл дотоод хэрэглүүгээ илүү анхаарат байгаа учраас ялгах тийм бодлого байна уу? За, ерөнхий сайд Гомжовын Зандан Шатар хариулна. За, ер нь өнөөдөр явуулж байгаа бүх тэмцлийн үйл ажлын эцсийн гол зорилго бол 5 толгой ХХК-г жинхэнэ утгаар нээлттэй компани болгож эх оны цагаан сараас өмнө ард түмний нээлттэй эзэмшлийн компани болохыг бид зорж байна. Өнөөдөр тэнд бугшсан авилга хулгайг зэгцэлж байж олон улсын аудит оруулна гэж бичсэн байгаа ч тэр тогтоол дээр ягаад би тэнийг хүсэж байгаа юм бэ гэхээр олон улсын аудит оруулж иж энэ нээлттэй IPO гаргах тийм боломжинд бүрдэнэ. Олон улсын аудит оруулж олон улсын стандартын дагуу ард түмэндээ би эзэмшүүлэхийг зорж байна. Ингэж ард түмнийг хяналтанд оруулах юм бол ард түмэн өргөөж шууд хүртдэг. Зүгээр юм Монголын дасан дээр хоосон үнийн дүн байж идэг биш. Бодтой үр шимийг нь ард түмэн хүртдэг. Баялагтай эзэн Монгол болох энэ үндэсний баялагын сангийн хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хамгийн том алхам бол 5 толгойн орд газрыг Нэмж тодруулъя. Тэгээ ард иргэдэд эзэмшүүлэх асуудал бол энэ 5 толгой дээр тогтоож байгаа онцгой дэглэм үйл ажиллагааны үндсэн чиглэл зорилго ийм ч учраас засгийн газрын 7 дугаар сарын 3-ны 02 дугаар албан даалгавраар тухайн үеийн хууль зүйн дотоод хэргийн сайдад хууль бусаар олгосон эзэмшсэн стратеги ач холбогдлын ашигт малтны орд холбоотой асуудлыг судалж хууль зөрчсөн үйлийг далсан зогсоож арга хэмжээг шуурхай зохион байгуул санал дүгнэлтээ 8 дугаар сард бүтээн засгийн газрын хурлаанд танилцуулах Эрдэнэс 5 толгой компанийг нээлттэй хувьцаат компани болох ажлыг зохион байгуулах өргөдийг холбох сайднарт албан даалгавар өргөд ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ явцад маш олон хулгай төвөрийн асуудлууд илэрч байгаа учраас энийг авилгатай зохиолд шилжүүлсэн энэ асуудал нь өнөөдөр хөвөрсөөр байгаа. Ийм үр дүнд хүрэхийг би харин тооцоолоогүй юм байна. Утасны үзүүр ийм байсан. Засгийн газар огцрох дээр тулсан шалтгаан энэ. Ийм учраас энэ асуудлаас бид зогсохгүй урагшлана. За ер нь дотоод хэргийн яам, хууль зүйн яам хоёр бол тусдаа байдаг. За, Салдангийн Одон Туяа гишүүн.